сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон улсын стандартын академийн сургагч багш Бацул байна. За та бүхэнд энэ удаа байгаль орчны менежментийн олон улсын стандарт болох ISO 14001 стандартыг танилцуулах сургалтыг эхлүүлж байна. За тэгэхээр энэ сургалтын агуулга маань ISO гэж юу вэ? ISO 14001 стандартын түүх ба хөгжил. За энэхүү менежментийн тогтолцооны маань түлхүүр ойлголтууд. За мөн ISO 14001 стандартын хэрэгцээ хэн хэрэгэлдэг вэ? За мөн ISO 14001 стандартыг хэрэгжүүлснээр ямар давуу талууд байгууллагад үүсэх вэ? За мөн ISO 14001 стандарт ба доктортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялддаг талаар ярилцах болно. За тэгэхээр энэ сургалтанд маань хэн хамрагдах вэ гэхээр стандартыг сонирхогч бүх хүмүүс, за байгууллагын нийт ажилтнууд, стандартаар мэргэшгээр зорж буй мэргэжилтнүүд хамрагдаж болох нь. Тэгэхээр энэ яригадаад байгаа ISO гэж юу вэ гэхээр ISO гэдэг маань олон улсын стандартчлалын байгууллага байх нэ. Дээрх линкээр нэвтрэн тухайн байгууллагатай дэлгэрэнгүй танилцаарай. Дэлхийн нийтэд тулгараад буй бодит асуудлыг шийдэх практик шийдэл гэж ISO-г бидэд томьёолсон. За олон улсын хамгийн эртний төрийн бус байгууллагуудын нэг болох олон улсын стандартын байгууллага нь 1946 оноос хойш дэлхийд даяар хүмүүс болон компаниудын хоорондын худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлж ирсэн байна. За тэгэхээр ISO гэдэг маань дэлхийн мэргэжлүүдийн нэгдэл байх нэ. За бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эхлээд үйл явцыг удирдах хүртэлх бүх зүйлийг хийх хамгийн сайн арга барил бас байх нь. За олон улсын стандартын байгууллагаас нийтэлсэн олон улсын стандартууд нь амьдралыг илүү хялбар, аюулгүй, илүү сайхан болоход үйлчилдэг байна. За тэгэхээр олон улсын стандарт маань хамаарлын хувьд олон улсын стандартын байгууллагын стандарт боловсруулах үйл явц нь зөвшөлтөд суурилсан бүх оролцогч талуудын саналыг харгалзан үзэх боломжийг олгодог байна. Ташрамт хэлэхэд Монгол улс маань олон улсын стандартын байгууллагад 1979 онд гишүүнээр илсэн болсон юм байна. За ISO маань бас үн цэнийг бүтээдэг байна. ISO стандартууд нь амьдралыг хялбар, аюулгүй, илүү сайхан болгох гэсэн нэг л зорилготой. За ISO маань өөрөө бие даасан байх нь байна. Стандартыг худалдан борлуулах нь төвийг сахисан орчинд хөгжүүлэх, засвар үйлчилгээ хийх боломжийг олгодог байх нь байна. За бүтээлч шийдэлтэй байх нь байна. ISO стандартууд нь дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудад хамгийн сайн шийдлийг тодорхойлоход чиглэгддэг байна. За ISO стандарт маань дэлхийн бүс нутгаас ирсэн олон улсын стандартын байгууллагын гишүүд шинжээчдийг томилж стандартын төсөлтөөр санал тураалт явуулдаг байх нь байна. Нарийн бичиг нарын дарга нарын газар гэдэг нь өргөн оролцоог зохицуулж дэмждэг байх нэ. Одоогийн байдлаар олон улсын стандартын байгууллагаас нийт 26279 ширхэг технологи, менежмент, үйлдвэрлэлийн бүх талыг хамарсан олон улсын стандартууд болон бус бүтээгдэхүүнүүдийг боловсруулан гаргасан байна. За олон улсын стандартын байгууллагыг төлөөлж буй гишүүн улсуудын тоо 177 улс орон болсон байна. Нэг улс нэг л гишүүнчлэлтэй байдаг байх нэ. За олон улсын стандартын байгууллага маань техникийн хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд техникийн хороод нь дэд хороодуудад хуваагдан стандартыг боловсруулах ажлыг хариуцсан ажиллаж байна. За одоо тэгэхээр дэлхийд даяар буюу олон улсын стандартын байгууллагад 834 техникийн хороо ажилладаг байх нэ. За олон улсын стандартын байгууллага буюу ISO маань 12 салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж хэрэг энэ 12 салбарын дотор хамгийн гол салбарууд нь бол байгаль орчны, хүрээлэн буй орчны тогтвортой байдал буюу энэ салбарын хүрээнд байгаль орчны менежментийн стандартууд хэрэгждэг байх нэ. Тэгэхээр ISO маань дэлхийн хэл юм байна. Олон хэл нэг нэр. За ISO маань түүхээс харахад ISOS буюу тэнцүү гэсэн утгатай грек үгнээс гаралтай байх нь байна. Дэлхийн улс орнууд ямар өөрийн онцлогтой хэлээр ярьдаг ч гэсэн ISO-гийн мэргэжилтнүүд, ISO нэвтрүүлж байгаа байгууллагууд, ажилтнууд хоорондоо бид ISO гэдэг хэлээр ярилцдаг байх нэ. Бидний энэ яриад байгаа ISO буюу олон улсын стандартчлалын байгууллага маань нэгдүгээр төрийн бас байгууллага гэдгийг та бүхэн маань ойлгоцсон байгаа. Тэгэхээр анхын олон улсын стандартын байгууллага маань Швейцар улсын Женев хотод төвтэй
олон улсын стандартчлалын байгууллага байх нь байна. Дэлхийн 177 орнд үйл ажиллагаа явуулдаг байх нь байна. Анх үүсгэн байгуулагдсан нь бол 1947 оны 2 сарын 23-нд байх нэ. За тэгэхээр тэр дундаа олон улсын стандартын байгууллагаас батлан гаргасан 14,001 стандартын байна. Байгаль орчны менежментийн тогтолцооны 14,001 стандартын байна. Хамгийн анхны техникийн хороо нь болохоор 1971 оны 1-р сард олон улсын стандартын байгууллагын дэргэд агарын чанар, усны чанарын техникийн хороо анх байгуулагдсан байна. За тэгэхээр бидний өнөөдрийн яриад байгаа ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт маань 1996 онд анх батлагдсан гарсан байна. За манай Монгол улсын хувьд энэхүү стандартыг нэг-нэгийн харьцаагаар монгол хэл дээрээ 2016 оноос хойш нэвтрүүлэн хэрэгжүүлж ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү стандарт маань байгаль орчны менежментийн тогтолцоо, шаардлага, хэрэглэх арга зүйн заавар гэсэн нэртэй MNS ISO 14001 2016 болсон байна. За тэгэхээр энэхүү стандартын маань түлхүүр ойлголтуудын тухай цөмөрөө ярий. За ер нь тэгэхээр стандарт гэж юу вэ гэдэг ойлголтоосоо хэдүүлээ эхлэе гэж бодож байна. Стандарт гэдэг нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талуу зөвшөлдсөн боловсруулж эрх бүхий байгууллагаас баталсан норматив техникийн баримт бичиг юм аа. За тэгэхээр стандарт гэдэг маань норматив техникийн баримт бичиг байдаг байх нэ. За дараагийн нэг чухал түлхүүр ойлголт бол байгаль орчны менежментийн тогтолцоо гэж юу вэ? За тэгэхээр байгаль орчны менежментийн тогтолцоо буюу бид нар бомт гэж ярьдаг тийм ээ. Бомт маань байгаль орчны асуудлыг удирдах, нийслэлийн үүргийг биелүүлэх болон эрсдэл боломжийг авч үзэхэд хэрэглэгдэх менежментийн тогтолцооны нэг хэсэг байх нэ. За тэгэхээр энэ стандарт маань анх ер нь бол хэрэглэх болон хэрэглээнд нэвтэрсэн шаардлагууд нь бол ямар үндслээр нэвтэрсэн юм бэ гэхлээр байгаль орчин, нийгэм эдийн засгийг тэнцвэртэй, тогтвортой байлгах. Нэг үгээр хэлбэл тогтвортой хөгжиё л гэсэн санаатай. Өнөөгийн хэрэгцээг хангахдаа хойч үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх гэсэн зарчим дээр үндэслсэн байх нь. Нийгмийн шаардлага дээр үндэслсэн байх нь. За бохирдлууд жишээ нь агаарын бохирдол, усны бохирдол ч гэдэг юм уу, эсвэл уур амьсгалын өөрчлөлт ч гэдэг юм уу, экосистемийн дороотол ил тод хариуцлагатай байхад чиглэсэн хууль тогтоомжийг сайжруулахыг нийгэм шаардаж хүлээж байдаг байна. За жишээ нь уул уурхай үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийн хувьд бол байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тухай байгаль орчны наривчсан үнэлгээ хийх зэрэг хууль тогтоомжуудыг биелүүлэхийг нийгэм ард иргэд шаардаж хүлээж байдаг гэсэн үг байна. За тэгэхээр мөн олон улсын шийдвэр байна. Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийн нэг багнуулах, байгаль орчны зорилгод хувь нэмрээ оруулахаар шийдсэн байх нь байдаг байна. За тэгэхээр энэний цаана тогтвортой хөгжлийн зорилт буюу 2016-аас 2030 он хүртэл биднэрт хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн 17 зорилт байна. Тогтвортой хөгжлийн урай маань өөрөө хөгжлөөс хинч үлдэх хоцрох ёсгүй гэсэн урайтай байгаа. За тэгэхээр энэхүү байгаль орчны менежментийн тогтолцооны зорилго нь болохоор байгууллагад байгаль орчныг хамгаалах болон байгаль орчныг өөрчлөж буй нөхцөл байдал, нийгмийн эдийн засгийг тэнцвэртэйгээр хангах, хариу арга хэмжээ авах боломжийг олгох нөхцөлийг бий болгох зорилттой. Нэг үгээр хэлбэл тогтолцоог бий болгосноор тогтвортой хөгжилд тарах байдлаар хувь нэмрээ оруулдаг байх нэ. За тэгэхээр байгууллага нь байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ба нөлөөллийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалах, байгууллагад хүрээлэн буй орчноос үзүүлж буй болцсогүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны бодлого зорилго, байгаль орчны менежментийн тогтолцоо төлөвлөгөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулах, амьдралын мөчлөгийг харгалзан боловсруулах, үйлдвэрлэх, хуваарлах, хэрэглэх, зайлуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг удирдахад энэхүү стандарт нь чиглэсэн байх нь байна. Байгаль орчны менежментийн тогтолцоо хэрэгжүүлснээр олж авсан санхүү болон үйл ажиллагааны давуу тал байгууллагын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлдэг байх нь. Мөн холбогдогч сонирхогч талуудад
байгаль орчны мэдээлэл сурталчилгаа хийдэг байх нэ. Байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлс нь юу аах вэ гэхээр 3 хүчин зүйл байгаа юм байна. Байгууллагын бүхий л төвшин, чиг үүрэг тусгагдсан үүрэг амлалтуудыг байгууллагын дээд удирдлага хэрхэн чиглүүлэн удирдахаас хамаардаг байх нь байна. За мөн байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх нэг хүчин зүйл бол бүхий л хөшүүргүүдийг ашигладаг байх нь байна. Санхүүгийн ч гэдэг юм уу те. За мөн байгууллагын бизнесийн үйл явц, үйлдвэрлэлийн үйл явц ч юм уу те. Стратегийн чиглэл болон шийдвэр гаргалтанд байгаль орчны удирдлагыг нутагшуулах, нийцүүлэх, ерөнхий менежментийн тогтолцоонд суулгах замаар эрсдэл боломжуудыг үр дүнтэй шийдвэрлэж болох нэ. За байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх арга барилын үндс нь болохоор төлөвлөл, хий, шалга гүйцэтгэх буюу бидний ярьсан заншнаар business cycle-ыг эргүүлэх асуудал юм аа. Байгаль орчны менежментийн тогтолцооны арга барилын үндс нь төлөвлөл, хий, шалга гүйцэтгэх гэсэн үзэл баримталд суурилдаг байна. За төлөвлөл байгууллагын байгаль орчны бодлогод нийцсэн үр дүнд хүрэх гэж шаардлагатай байгаль орчны зорилго болон үйл явцуудыг тодорхойлдог байх нэ. За хий төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх тухай. За шалга байгаль орчны бодлогын дагуу үүнд өөрийн үүрэг амлалтууд, байгаль орчны зорилго, үйл ажиллагааны шалгуур болон үр дүнгийн тайлгналыг оруулан бүхэл үйл явцуудыг хянах болон хэмждэг байх нэ. За гүйцэтгэх байнга сайжруулах арга хэмжээг авах замаар буюу төлөвлөл, хий, шалга, гүйцэтгэх гэсэн энэ тасралтгүй циклээр байгаль орчны менежментийн тогтолцоог байгууллагадаа буулгаж хэрэгжүүлэх нь байна. Байгаль орчны менежментийн тогтолцооны арга барилын үндэс буюу саяын багшийнхан тайлбарлсан BDCA циклийн зураглал байх нь байна. За энэ зураглалыг хэрхэн байгуулгын болон энэ стандартын шаардлагад хөрвүүлэх вэ гэхлээр байгаль орчны менежментийн тогтолцооны хамар хүрээ байх нь байна. Төлөвлөлт, дэмжих үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээ, сайжруулалт ордог нь байх нь байна. 5 дугаар бүлгийн манлайл буюу энэ нь бол энэ PDCA циклийг 4 алхам PDCA циклийг аль алийг нь бүрэн хэрэгжүүлэхэд манлайлал маш чухал байх нэ. За мөн байгаль орчны менежментийн тогтолцооны хамар хүрээ нь холбогдох талуудын хэрэгцээ хүлээлтэнд үндэслэдэг байх нь байна. Байгаль орчны менежментийн тогтолцооны зорж буй өр нөлөөд суурилдаг байх нь байна. Дотоод болон гадаад асуудлуудыг авч үздэг байх нэ. Энэхүү олон улсын стандартыг хэн хэрэглэх ёстой вэ гэхлээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, доктортой ирээдүйн төлөө амлалтаа харуулахыг хүсч буй бүх салбарын байгууллагууд энэхүү ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байх нэ. За энэхүү олон улсын ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлснээр танай байгууллагад ямар давуу талууд үүсэх вэ? За мэдээж хэрэг танай байгууллагын байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах. За мөн зохицуултын нийслэл, зардлын хэмнэлтийг гаргаж өгөх нь байна. За байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах. ISO 14001 стандартыг нэвтрүүлэх нь жишээ нь хог хаягдлын үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээ, бохирдуулагч бодисын ялгаруулалтыг мэдэгдэхүй хэмжээгээр бууруулж улмаар хүрээлэн бие орчны уул мөрийг багасгахад хүргэдэг байх нь байна. За зохицуултын нийслэл стандарт нь байгаль орчны хууль тогтоомжийн шаардлагыг ойлгох, биелүүлэхэд тусалдаг бөгөөд байгууллагуудыг болцшгүй торгуул, шийтгэл, хууль ёсны үйл ажиллагаанаас зайлсхийхэд тусалдаг байх нь байна. За мөн зардлын хэмнэлт гаргадаг байх нь байна. Нөөцийг үр ашиглаж хог хаягдлыг бууруулж үйл явцыг оновчтой болгох нь ихэвчлэн байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, засвар үйлчлэгээ хийх зардлыг нөхөж, зардлыг мэдэгдэхүйс бууруулахад хүргэдэг байх нь байна. За мөн энэхүү стандартыг нэвтрүүлснээр ямар давуу талууд үүсэх вэ гэж ярьжсэн. За үргэлжлэл болгоод энэ слайд гарч ирж байна. За дөрөвдүгээрт нь оролцогч талууд ба хэрэглэгчийн итгэл нэмэгддэг байх нь. Ногоон санаачлаг гэх мэт улам бүр хүлээгдэж буй зах зээл одоо энэ ISO 14000 гэрчлэгийн бизнесийг ялгаж, нэр хүндийг өсгөж, сонирхогч талууд болон үйлчлэгчийн үн цэнийг бий болгож чаддаг байх нь байна. Энэхүү менежментийн стандарт дамжуулан, ажилтнаар дамжуулан байгууллагын соёлын бас нэг илэрхийлэл болж өгдөг байх нь.
За эрсдлийн удирдлага ISO 14001 стандарт нь хүрээлэн буй орчны эрсдлийг тодорхойлох, үнэлэх, удирдах арга хэрэгслээр хангаснаар байгууллагыг болцсохгүй хариуцлага болон гинтийн торгуур шийдэл тасалдлаас хамгаалдаг байх нэ. За үйл ажиллагааны шилдэг байдал стандарт тусгагдсан тасралтгүй сайжруулалтын зарчмууд нь үйл ажиллагааг оновчтой болгох, хог хаягдлыг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүргэдэг байх нэ. За мөн хамгийн гол чухал зүйл бол ISO 14001 буюу энэхүү байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлснээр байгууллага нь 3 дахь тэтгэгдийн баталгаажлалтын байгууллагаас баталгаажуулах боломжийг олгодог олон улсын стандартуудын нэг юм аа. Баталгаажуулалт нь байгууллага ISO 14001-ийг үр дүнтэй хэрэгжүүлж стандартын бүх шаардлагыг хангасан байгаль орчны менежментийн тогтолцоотой болохыг харуулж өгдөг байна. За энэ нь тухайн байгууллагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн батламжийн нэг юм аа. За тэгэхээр үргэлжлүүлээд цөмөрөө энэхүү байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO 14001 стандартыг хэрэгжүүлснээр ямар давуу талууд үүсэх вэ гэвэл урд слайдууд ярьсан зүйлүүдэд товчхон базаад хэлэхэд энгийнээр хэлэхэд ISO 14001 стандарт нь байгаль орчны хариуцлагыг бизнесийн стратегийн өсөлттэй хослуулан тогтвортой ирээдүйн төлөө тууштай ажилтгийн нотлогоо юм аа. Нэг үгээр хэлбэл энэхүү олон улсын стандарт нь тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 зорилготой нийцдэг байна. За энэ удаагийн хичээлийг анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Стандартын Монгол улсын төлөө хамтдаа олон улсын стандартын академи байлаа. За баярлалаа. Асуух зүйл гарвал та бүхэн манай холбоо байрах 7711 9218 9880 9218 утсаар болон манай ISA Edu CGMN гэсэн вебсайтаар зочлоод дараагийн сургалтыг хүлээн аваарай. За баярлалаа. Олон улсын стандартын академийн сургагч багш Бацал байлаа. Баяртай.